Тэгэхээр би их сэтгэл өндөр байна. Тэгээ бас би арай өөрөөр төсөөлжсэн нэг 5 жилийн өмнө ирэхэд бас өөр байсан. Тэгээд богино хугацаанд их хурдан өөрчлөгдсөн байна. Тэгээд сая аймгийн төвөр яваад бас бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа. Буухад л нэг тийм өөр орчин өгдөж байна. Ингээ бүх юм цэвэрхэн, ингээ бүх газараа тогтчлт хийгээд эхэлж гисэн нэг эзэнтэй, гол нэг төлөвлөлттэй. Тэгээ аймгийн би бас сая 3-4 сард 8 аймгаар явсан. Тэгээ Ховд аймгийн хувьд бол надад энэ ерөнхий төлөвлөлтөө их сайхан хийгээд яг энэ төлөвлөлтийнхаа дагуу ажлуудаа хийгээд эхэлсэн их таалагдж байна. Жишээлхэд одоо энд үйлдвэрийн оройн байна. Одоо газар өгөөд эхэлсэн байна. Тэгтээ бол төслөө сонгон шалгаруулад одоо аймагтаа хэрэгтэй юм үйлдвэрүүдэд үнгүүгээр одоо энэ газрын ингээд олох нь энэ өөрөө бизнесийн үйл ажиллагаанд их чухал. За бас одоо амралт зугаалгын бүс орон сууцны хороол гэд их сайхан төлөвлөсөн байна. Тэгээд ер нь ингээд нэг эмх цэгцтэй, цэвэрхэн гоё орчин өгдөж байна. Ховд аймгийн хэмжээнд цаашлаад ямар салбарыг хөгжлийн гарцаа тодорхойлох боломжтой мэл парк үсэг хэмжээнд харуулж байна. Тэгэхээр яг ямар чиглэлээр одоо илүү хөгжүүлэх үү гэдэг аймгийн иргэд илүү одоо сайн мэдж байгаа. За миний хувьд бол мэдээж одоо бас танаад уул уурхайн салбарын одоо хөшөөтийн том уурхай ажиллаж байгаа. Тэгээд энэ үйлдвэр яг хүчин чадлаараа сайн ажиллаад эхлэх юм бол бас нэлээдгүй ажлын байр бий болох тийм ээ. Эндээс орж ирж байгаа одоо мөнгөөр энэ шаардлагатай бүтээн байгуулалтын ажлуудаа хийх боломжтой байна. Ягаад тэгэхээр бид шинэ хуулиар ард иргэд нь өөрсдөө шийддэг. Орон нутг нь одоо ямар уул уурхайн төслийг хэрэгжүүлэх үү, ямарыг хэрэгжүүлэхгүй гэдэг орон нутг өөрөө шийдээд тэрэнд нь бид дэмжлэг үзүүлээд одоо ашигт малтмлын нөөц ашигласны төлбөрийн 30%-ийг шууд орон нутгийн төсөвт орохоор хийж байгаа. Энэ бол тухайн аймаг бас өөрөө энэ төслөө хамтарч хэрэгжүүлэх, ажлын байр бий болгох, бүтээн байгуулалтаа хамтарч одоо энэ төсөл бол энэ ард иргэд одоо хамтарч энэ төслийг урагшлуулахын төлөө одоо ажиллах энэ нөхцөл бол одоо сайхан бүрднэ. За нөгөөтэйгөр бас одоо хөдөө аж ахуй эрхлэх бас нэлээд боломж байна. За аж үйлдвэр эрхлэх бас боломжууд байна. Тэгэхээр ер нь аймаг бол өөрөө энэ баруун бүсийн гол одоо тулгуур төв болох хөгжиж байгаа учраас зам харилцаа дэд бүтцэх сайтай юм байна. За тэгээд бас энэ ерөнхий төлөвлөлтөөр энэ газарт орох байгууламжуудаа их сайхан шийдсэн байна. Ер нь манайх нэг юмыг дандаа нэг араас нь хийх гэдэг штэ. Гэтэл энд ирээд би юг харж ийн гэхээр юмыг ингээд урьдчилаад одоо газарт орох байгууламж бүх ингээд замуудынхаа гаралтуудыг ингээд бэлтцсэн. Цаашдаа энэ дээр бол яг энэ төлөвлөлтийн дагуу хийхэд их сайхан боломжтой байна л да. Би өөрөө одоо Улаанбаатар хотоо сонгогдсон гишүүн штэ. Тэгээд манай дээр ингээд одоо энэ хуучин алдсан алдаа оноог засахад бид нар маш цаг хүч зардаг. Гэтэл энд бол эхнээсээ ингээд бүх юмыг ингээд гоё сайхан бэлдээд хийж яана л да. Тэгээд бүтээн байгуулалтын ажил бол их сайхан байна. Би бол их сэтгэл өндөр байна. Тэгээд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаас бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа. Тэгээд миний хувьд бол одоо энэ 6 тэрбум төгрөгийн өртгөөр бий болох энэ бүсийн онцлогоо эмчилгээний төвийг одоо аль болохоор хурдан хугацаанд байгуулах, тийм ээ, барьж байгуулах, ашиглалтанд оруулах талаар би бас энэ байнгын орны гишүүний хувьд бас нэлээд дэмжиж ажиллая гэж бодож байна. За мөн 6 сая одоо еврогийн Бельгийн төсөл бас хэрэгжиж байгаа. Тэгэхээр энэ хоёр төсөл хэрэгжснээр үнэхээр Ховд аймагт бол энэ эрүүл мэндийн чиглэлээр энэ бас том төвд орших юм боломж бол бий болж байна. Тэгэхээр манай иргэд чинь эрүүл мэндийн тусламж авах гэж тэр хот руу явж байна. Хамаг одоо юмаа зараад Солонгос руу их явж байна. Хятад руу, Тайланд руу гэдэх явж шít. Чи мөнгө ихтэйдээ биш, зүгээр одоо энэ тухайн газар нутагт нь тэрийг авах боломж байхгүй учраас бид Монгол хүн Монголдоо чанартай тусламж үйлчилгээ авах энэ нөхцөлийг л бүрдүүлж ажиллана. За тэгэхээр намайг бас эмэгтэй гишүүнийх нь хувьд нэлээд одоо олон удаа урилга явуулаад ирээрэй гэсэн энэ сайхан боломжийг бас би ашиглаад Ховд одоо нутагт сайхан айлчилж байна. Ажлуудаа сайхан амжуулж байна. Ард иргэдтэй уулзаж байна. Хамгийн гол нь би бас энэ Ховд аймгийн эмэгтэйчүүдийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд, хүүхдийн чиглэлээр, гэр бүлийн чиглэлээр, нийгмийн чиглэлээр ажилладаг
байгууллагуудын төлөөлөлтөд бас уулзах зорилго тавьж байгаа. Мөн одоо эрүүл мэндийн байгууллагын ажилтан албаагчтай бас уулзна. Тэгэхээр ер нь бол надтай уулзж байгаа, надад зовлон жаргалаа ярьдаг хүмүүс дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Тийм учраас бид бас энэ асуудлыг уулзаад ард иргэдтэй бас дуу хоолойг сонсоод асуудлыг шийдвэрлэхийн төлөө бас энэ удаагийн айлчлалын гол бас зорилго оршиж байгаа.
Боцогтын санаа ажиллагаар улсын хурал засгийн газарт хүртээмжтэй хүргэх энэ зорилт маань одоо бас биелж байна. За нөгөө талдаа энэ онцлогооны төв баригдсанараа ховд бол бүс нутгийн таталцлын төв болох баруун бүс нутгийн эрүүл мэндийн төв жинхэнэ утгаараа болох энэ дал бол томоохон одоо бүлэгц болж байна гэдгийг хэлье. Ховд аймгийн засваргын мөрийг хөтөлбөрт орсон зорилгоо дотроос бид нар эрүүл мэндийн салбартай холбоотой одоо ийм өндөр өртөгтэй эмнэлгийн одоо төвийг ингэ шийдүүлсэн нь бас азтай байна л гэж одоо хэлье да. Тэгээд манай байнгын орон даргын зүтгэл, за их хурлын даргын дэмжлэг байна. За ингээд засгийн газраас үнэхээр энэ баруун бүсийн иргэдийн эрүүл мэндийн чанартай тусламжуулалт авахд бол бас онцгой анхаарал хандуулсны хүчинд одоо бид сайхан энэ барилгын шав тас тавих ёслолын гэрч болж байна. Тэгээд та бүхэндээ ер нь бол цаашдаа ч энэ баруун бүсийн онцлогоо эмчилгээний төвийн хүрээнд бол их маш олон ажлууд хийгдэнэ. За ер нь эхний ээлжинд бол онцлогооны төвийнхаа асуудлыг шийдэж авч жагаад за дараагийн одоо он жилүүдэд бол бид томоохон одоо больницынхаа барилгыг энэнийхээ үргэлжлэл барилгыг бол шийдвэрлэх улсын хурал дээр шийдвэрлэх тал дээр бол анхаарч ажиллана гэж ингэж бодож байна. Тэгээ ингэх юм бол цогцоороо манай баруун бүсийн ард иргэд маань заавал нийслэл рүүгээ явахгүйгээр Улаанбаатар руу явахгүйгээр эндээ онцлогоо эмчилгээг хийх юм сайхан боломж бүрдэж байгаа явдал их сайн байна. За дээрэс нь манай баруун бүсийн онцлогоо эмчилгээний төвд бол Тайваны талын нөхдүүд маань нийтдээ 350 орчим мянган долларын үнэтэй гемодиализын одоо нэг зэрэг одоо 10 хүнд үйлчлэлтэйг ийм одоо томоохон доног төхөөрөмжийг одоо хандив бол бэлэг болгож одоо өгж байгаа. Тэгээ энэ асуудлыг бол удахгүй зохион байгуулж авчрах тал дээр нь бол анхаарч ажиллана гэсэн юм бодолтой байна. Тэгээ энэ цаашдаа бол Солонгосын талаас ч гэсэн бол бас зөндөө олон тусалцаануудыг үзүүлж дэмжиж ажиллая гэдэг ийм зүйлийг ярьж байгаа. Бид эмч нарынхаа одоо мэдлэг мэргэжлийг дэвшүүлсээ гадна манай үйлчлүүлэгчдийг эмчтэр хүргэх ажил бол маш их чухал байдаг. Өөрөөр хэлбэл чирэгдэлгүй, очор дараалал үүсэлгүй, бухимдал үүсэхгүйгээр тэр зөв зохион байгуулах менежерүүдийг одоо бэлдэх асуудал бол их чухал байгаа. Тэгээд ер нь бол улсын хурал дээр эрүүл мэндийн салбарын хүрээнд бол одоо шинжилгээ хуулиуд бол орж иж байгаа. Тэгээд бид бол бас эмнэлгийн тухай хууль, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг одоо улсын хуралд өргөн барьж агаад засгийн газраар дамжуулж өргөн барьж байгаа. Тэгэхээр засгийн газрын өргөн барьж байгаа энэ хууль маань улсын хурал дээр батлагдах юм бол эмнэлгүүд бие дааж төрийн эмнэлэгч гэсэн хувийн эмнэлэг шиг одоо бас сайхан хөгжих бололцоо бол бие даасан бодлого явуулж хөгжих бололцоо бол нэгднэ гэж ингэж үзэж байгаа. Энэ ихэд бол энэ ховдын ард түмэн баруун бүсийнхаа ард түмэнд бол эрүүл мэндэд нь бол анхаарсан ийм том сайхан буянтай ажил болж байна гэж бодож байна.